Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Багш нь та нартай өөрийн зохион бүтээсэн тусч хүүхдийн тухай номоо ярьж өгье. Хүүхдүүдээ энэ хүүхэд хаана байна вэ? Сайтар ажиглаарай. Тоглоомын дэлгүүрт бидний дуртай маш олон тоглоомод байдаг. Зарим хүүхдүүд өөрийн хүссэн тоглоомоо авч тоглож байхад зарим хүүхдүүд маань өөрийн хүссэн тоглоомоо авч чаддаггүй шүү дээ. Тэгвэл өөрийн авсан тоглоомоороо бусад найзуудтайгаа хуваалцаж тоглож болно шүү. Өөрийн тоглоом эд зүйлээ найзуудтайгаа хуваалцах маш том чадвар шүү. Хүүхдүүдээ та нар ч бас өөрийнхөө тоглоомоор найзуудтайгаа хуваалцаж тоглоорой. Хүүхдүүдээ номны дараагийн хуудсанд ямар зураг байна? Сайтар ажиглаарай. Зарим найзууд маань өөрийнхөө хоёр хөлөөр явж чаддаг байтал харин зарим найзуудад тэрэгцээр ашиглан явдаг байх нь. Тэгвэл хүүхдүүдээ тусламж хэрэгтэй найзтай тусалцгаая. Тэрэгцэртэй хүүхдийг зам хөндлөн харахад нь чи төрж өгч туслаарай. Өөрийн хүч чадлаа найзуудтайгаа хуваалцаж болно шүү дээ. Та нар ч бас өөрийн хүч чадлаа тусламж хэрэгтэй найзтай байнга хуваалцаж байгаарай. Хуудсыг сайтар ажиглаарай. Энэ хүүхэд ямар царайтай байна вэ? Уйлжсэн байна шүү дээ. Найзуудтайгаа муудалцаад харин найзууд нь түүнийг шоолж инээж байна. Та нар найзуудтайгаа шоолж болохгүй шүү. Уучлалтгүй хамтдаа тоглож нөхөрлөж байгаарай. Найз нөхөрлөлөө хуваалцаж бас болдог байна шүү. Энэ хүүхэд гартаа юу барьсан байна вэ? Дуулах гэж байна шүү дээ. Дуулах гэсэн боловч дууныхаа үгийг мартчихсан юм болов уу? Эсвэл ганцаараа дуулахаас айсан юм болов уу? Бүгдээрээ найзыг нь дуудаж хамтдаа дуулуулцгаая. Хүүхдүүдээ өөрийн хүч чадал, авьяас чадвараа бусдад хуваалцах хэрэгтэй. Та нар ч бас өөрийн сурсан дуу, шүлгээн хамтран дуулж бусадтайгаа байнга хуваалцаж байгаарай. Хүүхдүүдээ багш нь та нарт тусч хүүхдийн тухай өөрт байгаа хүч чадал, авьяас чадвар, эд зүйлс, сурсан мэдснээ хуваалцах тухай ярьж өглөө. Тэгвэл бид дэлхийн хаанч, хизээч, хинтээч юугаач хуваалцаж болдог байх нь. Та нар ч бас бусадтай байнга хуваалцаж